За улсын хурлын чуулган өнөөдөр ээлжид чуулгана хийлээ. За гэхдээ төсвийн хүрээний талаар хэлцээгүй. За алт 3 аяыг хэрэгжүүлэх хүрээнд одоо зарим арга хэмжээний тухай ийм тогтоол орж ирсэн. Үүний хүрээнд ерөнхийлөгчийн хэсэгчсэн хоргийн тухай хэлэлцсэн баг. За яагаад төсвийг хэлэлцээгүй вэ гэхээр өнгөрсөн баасан гарагт улсын хурлын дэд даргын одоо шийдвэрээр завсарлага авах болсон. 3 хоногийн завсарлага авсан. Энэ яагаад завсарлага авсан бэ гэхээр Ардчилсан намын бүлгийн дэд дарга улсын хурлын гишүүн Жаргалангийн өрсөлдөөр төсвийн одоо хилцүүлгээс завсарлага авъя гэсэн. Гэхдээ үндсэл нь Ардчилсан намын гишүүний төрийн ордонд байрлах одоо хувийн өрөөнд нь ажиллагаа авилгатай тэмцэх газраас ажиллагаа явуулсан гэсэн үндслээр хүсэл тавиад за энэ хүсэлтийг нь улсын хурлын дэд дарга хүлээж аваад 3 хоног ингээд завсарлуулах ийм шийдвэр гаргасан баг. За ингээд өчигдөр манай граф сегмент улсын хурлын дэд дарга болон Ардчилсан намын бүлгийн дэд дарга Жаргаланаар одоо дэгийн тухай хуулиа зөрчөөд улсын хурлын тухай хуулиа зөрчөөд завсарлага одоо авсан уу нэг нь хүсэл тавиад нөгөөх нь шийдвэрснө гэсэн одоо нийтлэл орсон. За ингээд яг үүнтэй холбоотойгоор өнөөдөр ордны сэтгүүлчид улсын хурлын таман ерөнхий нарийн бичгийн дарга баасанд орж бас тодруулга авсан байна. За энэ тодруулгыг эхлээ сонсчих. За тэгэхээр Жаргалан одоо Ардчилсан намын бүлгийн дэд дарга Жаргалан гишүүн болвол тодорхой үндслээ хэлээ. За ялангуяа төсвийн хуулийн хилцүүлэг явж байгаа энэ цаг үед Ардчилсан намын цөөнхийн бүлгийн гишүүд рүү дайрсан гүтгсэн асуудлын төсвийн хуулийн хилцүүлэг хэлж явах цаг үед болж байгаа учраас манайх энэ төсвийн хуулийн хилцүүлгээс завсарлагын хугацаагаа сунгая гэдэг хүсэл тавьсан. За яг дэгийн тухай хуулиараа Ардчилсан намын бүлгийн дэд дарга одоо тухайн завсарлагаа сунгая гэдэг хүсэл тавих юм бол чуулганы уралдааны дэгийн тухай хуулиараа тухайн хурлыг даргалж байгаа хуралдаан даргалагч хинч байсан одоо тухайн одоо завсарлагааг 3 хүртэл хоногоор сунгах одоо өгөх завсарлага өгөх үүрэг нь байдаг байхгүй. А нөгөө талдаа Ардчилсан намын бүлэг эрэхтэй хуралдаан даргалагч үүрэгтэй. Энэ процессийнхаа дагуу эрхийнхаа дагуу Ардчилсан намын бүлгийн дэд дарга завсарлага сунгах хүсэлтэй гаргасан хуралдаан даргалагч өөрийнхөө дагуу завсарлагын хугацааг 3 хүртэл хоногоор сунгасан ийм л процесс болсон. Энэ дээр бол ямар нэгэн дэгийн тухай хууль, их хурлын тухай хууль зөрчигдсөн зүйл байхгүй. За тодруулга дээр баасанд орж юу гэж байгаа вэ гэхээр ямар нэгэн одоо дэг зөрчсөн зүйл байхгүй гэсэн зүйлийг ярьж байгаа. За ингэхдээ өөрөө яг хэлж байгаа шүү. Төсвийн хууль хилцэж явах үед гэж байгаа. За тэгээд улсын хурлын гишүүний өрөөнд ажиллагаа явуулсан учраас бүлгийн дэд дарга одоо нөгөө дэгийн тухай хууль 12-2-т зааснаар эрхийнхаа дагуу завсарлага хүссэн гэж байгаа. За нөгөө талдаа улсын хурлын тухай хуулийн 31-ийн 5-д зөвхөн хилэлцэж байгаа асуудалтай холбогдуулаад завсарлага авна гэсэн ийм заалттай. За гэтэл нөгөө ерөнхий нарийн бичгийн дарга нь өөрөө ямар нэгэн дэг зөрчсөн зүйл байхгүй гэдэг. За гэтэл улсын хурлын тухай хуулийн дээр хилэлцэж байгаа асуудлаар гэж байгаа. Харин Жаргалан гишүүний хүсэлт нь болохоор Ардчилсан намын гишүүний өрөөнд ажиллагаа явуулсан учраас чуулганыг одоо Ардчилсан намаас авсан завсарлагаагаа үргэлжлүүлье гэсэн ийм хүсэлтийг тавьсан. За энийг ингээд хүсэлт биелүүлээд завсарлсан. За тэгээ яг чуулган эхэлж явах үед одоо хуучин хууль зүйн сайдаар ажиллаж исэн их хоёр гишүүн нэг зүйлийг хэлсэн. За энэ нөгөө нэг булгантья дэд даргыг одоо дэг зөрчснөө үгүй юу гэдэг дээр үг хэлсэн баг. За энэ асуудлаар үндсэн хуулийн цэц хэрвээ шийдвэр гаргавал баасан дээр дарга та улс төрийн хариуцлага хүлээхэд бэлэн байна уу гэдэг би одоо протоколд үлдээмээр. Одоо дандаа ийм улс төрийн асуудлаар орж ирж бодлоо тайлбар хийдгээ бойл. Энэ булгантья дарга санаатай дэг зөрчөөгүй. Сая одоо дэг зөрчөөгүйгээл тэмтгнэлээ дэг зөрчсөн шүү дээ. Хилцэж байгаа асуудлаар завсарлага авна гэж байгаа болохоос хилцээгүй өөр асуудлаар завсарлага өгнө гэсэн хууль байхгүй шүү дээ. За ямар ч тач хуулийн үндслийг харах юм бол улсын хурлын дэд дарга булгантья одоо дэгээ зөрчсөн тодорхой болж байгаа. Тэг яг энэ хоёр гишүүний хэлдгээр та нар одоо ингээд нэг иймэрхүү байдлаа бойл гэдэг ч юм уу те нэг өмөрдөг юм улс төрийн өнгөөс гаргадаг бойл гэдэг нь ерөнхийдөө одоо хантаа шүү. Одоо эргээд чуулган руу орё. За чуулган дээр алт 3 аяыг одоо хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоол өнгөрсөн 7 дугаар сард орж ирсэн. За ингээд занданчдсын газрын одоо тэргүүн занданчдад даалгах сухай гэдэг ийм тогтоол орж ирсэн. Энэ нь одоо яг ерөнхий утга нь юу вэ гэхээр одоо гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх, за тэгээд эдийн засгаа тэлэх гэх мэтчлэн тийм ингээд нэг юм алтаараа дамжуулаад иймэрхүү зүйлсийг хийя гэсэн юм ерөнхий агуулгатай
тогтоол орж ирсэн. За үүн дээр нь ерөнхийлөгч хэсэгчлсэн хориг тавьсан. За яг аль хэсэгт нь хориг тавьсан бэхээр одоо дэлгэцэн харагдаж байгаа 5 дугаар хэсэгт нь одоо хориг тавьсан байна. За 5 дугаар хэсгийг бүрэн уншаад өгч. Гадаад валютын нөөцийн богино хугацаанд нэмэгдүүлж үр өгөөж өгөх үндэсний баялагын сангийн хуримтлалыг нэмэгдүүлэх боломжтой алтны үндсэн ордуудыг эдийн засгийн эргэлтэнд оруулах зорилгоор зарим газар нутгийг улсын тусгай хамгаалтанд авах. За тэгээд хөлийн загт өөрчлөлт оруулах тухай гэж. Монгол Улсын их хурлын 2020 оны 46 дугаар тогтоол зарим газар нутгийг улсын тусгай хамгаалтанд авах тухай Монгол Улсын их хурлын 2020 оны 47 дугаар тогтоолын холбогдох хавсралтад өөрчлөлт оруулах Монгол Улсын их хурлын тогтоолын төсвөлийг боловсруулж Монгол Улсын их хурлд яаралтай өргөн мэдүүлэхэ гэж. За энэ дээр ерөнхийлөгч хоёр зүйл дээр нь акцент өгсөн гэж одоо ерөнхийлөгчийн ажлын албанаас хэлж байгаа. Юун дээр гэхээр энэ хөлийн загт өөрчлөлт оруулах тухай гэж байгаа. Энэ хөлийн загт өөрчлөлт оруулах тухай гэдгээ юу гэж ойлгоод юу гэж одоо хориг тавьсан бэ гэхээр одоо нөгөө нэг ноён уул за Ирээн Багбат тэгээд Гацуурт гэдэг тийм эдгээр ордуудын нөгөө нэг хөлийн цагийг өөрчилж ягаад одоо нэг өсөнд ингээ хомж ягаад тэднийг ингээд ухах гад байна гэсэн юм зүйлийг ярьж байгаа. Одоо нөгөө байгалийн цогцлборуудыг л ухах гад байна. Тийм учраас энийг болио гэсэн юм зүйлээр хориг тавьж байгаа. За нөгөө талдаа бас яаралтай өргөн мэдүүлэх гэдэг дээр акцент өгсөн гэж байна. Тийм учраас яг энэ заалтыг ингээ хэсэгчлээд энэ 5 дугаар заалт дээр хэсэгчлээд хориг тавьсан. За энэ дээр одоо ингээд янз янзын одоо бодлыг илэрхийлж байна. Гэхдээ дийлэнх гишүүд ерөнхийлөгчийн хориг дэмжиж байгаа. За бид одоо тусгай хамгаалалттай юм байгалийн зохицолборуудаа ухаж тэгээ эргүүлээд ингээ эргэлтэнд оруулах юм шаардлага байхгүй. Бидэнд одоогоор 84 үндсэн орд гэсэн баха. 84 байгаль орчны сайд өөр хэлсэн 84 үндсэн орд байна. За энд нэгээд энэ 84 үндсэн орд нь 200 тонны юм алтны нөөцтэй. Энийгээ бид нэр эргэлтэнд оруулъя. Гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлээд энийгээ цааш нь явуулъя. Тийм учраас дахиад шинээр ингээд газар ухах шаардлагагүй гэсэн зүйлийг дийлэнх гишүүд ярьж байгаа. За харин ганц нэг гишүүд мэдээж сөрс. Юу сөрсөн бэ гэхээр эдийн засгаа сайжруулъя, эдийн засгаа дэлгийа. За тэгээд төгрөгийнхөө одоо зах зээл эзлэх хүчийг ингээд нэмэгдүүлъя. Валютын урсгалаа нэмэгдүүлъя гэдээ ингээд яриад ахад ингээд ярьж яхад нөгөө талдаа ингээд энийг ухаж болохгүй, ингэж болохгүй гэдээ ингээд боож гинэ. Тэ? Гэсэн ийм зүйлийг ярьсан баг. Агуулгыг харахаар энэ бол эдийн засгийн хориг л харагдаад байна. Нэг унц алтны үн 2025 оны 9 дугаар сарын 22-ны байдлаар 3721 Америк доллар. Хүн төрөлхтний энэ алт гэдэг металлыг олборлж ирснээс хойш хамгийн дээд зэгтээ үнэ хүрч байгаа. Энэ прогнозыг хараад засгийн газар нь алтны олборлолтоо нэмий. За ингээд инфляцтай идэвхэж байгаа эдийн засгаа нөгөөдөн татыг валютын урсгалаа нэмэгдүүлэх гэдэг ийм бодлого бариад явсан. Тэг одоо энэ зогсож байна л гэж агуулгын нэг харагдаж байгаа. За Монгол улс 2030 он гэхэд тусгай хамгаалалттай газрынхаа одоо нийт газар нутгийнхаа хэмжээнд эзлэх хувийг 30% хүргэх ийм зорилт тавьчихсан байгаа. Олон улс одоо үүрэг хүлээж гисэн байгаа гэсэн. За одоогоор манай улсад ердөө нэг 21% 20 гаруй хувь гэж ярьдаг. 20 гаруй байгаа. За энэ нь нийтдээ нэг 30 гаруй сая газар байгаа юм да. Тэгэхээр иймэрхүү байдалтай байгаа. Тэгэхээр бид нөгөө нэг 30 он гэхэд 30% хүрэх гээд байгаа тусгай хамгаалтыгаа одоо энэ нөгөө нэг тогтоол дээр орж ирсэн зүүн юу вэ гэхээр тэрийгэ багасгаад дахиад ингээд алтаа эргэлтэнд оруулаад эдийн засгаа тэлье гэсэн юм зүйл ярьж байгаа. Тэгэхээр нөгөө 30 он руугаа 30 оны нөгөө 30% хүрэх зорилт руугаа зорилтынхаа эсрэг юм байна гэсэн зүйлийг энэ дээр бас нэг зарим нэг тийм үнцэг гарч ирсэн. За ямар ч тач өнөөдөр улсын хурлын нэгдсэн жуулгана ерөнхийлөгчийн орыг хилцлээ. Дийлэнх гишүүд ерөнхийдөө дэмжиж байгаа тал байна. За харин цаашдаа бид нөгөө эргэлтэнд орж чадахгүй байгаа тусгай зөвшөөрөлтөө энэ алтны ордуудаа яаж эргэлтэнд оруулах юм яах юм тийм ээ. Алтныхаа одоо жил болгон олборлдог энэ нөөцийг яаж дээшээ сайжруулах юм гэдэг иймэрхүү зүйлээ ярихгүй бол одоо бидний энэ жил төлөвлөсөн байгаа алтны нөөц ердөө 8 тонн дээр байгаа. Уг нь бол 20 гэж төлөвлөсөн байгаа. За гэхдээ 8 тонныг одоо нөөцлсөн байгаа гэсэн иймэрхүү байдалтай байна.